Хөгжлийн хүрд та бүхний харж байгаа энэ зураглал бол монголчуудын хөгжлийн хүрд юм. Чухамдаа мянган жилд монголчууд энэ зурагт төрсөлсөн голлох аж ахуйг эрхэлж эдийн засгийн амьдралаа тэтгэж авч явж иржээ. Та бүхний харж байгаа зураг дээр 365 хоногт 12 сард монголчууд 1-2 дугаар сараас эхлээд малаа төлөвлөхөд бэлтгээд ингээ 2-3 сард 5 хөшөө малаа төлөвлүүлээд ноолуураа 3-аас 6 сарын хооронд аваад за энэ хугацаанд газар тариалангийнхаа бэлтгэл ажлыг хийж үр үрслэгээ хийгээд за энэний дараа мал төллөөд төл тэнхэрсэн үед цагаан сүүний ажил эхлэн сүү цагаан идэгээ намар орой хүртэл эрхэлж одоо цагаан идэгээ боловсруулж ирсэн байна. За 6 сараас эхлээд ноосоо авна. Мөн үүний дараа эрт ургацаас эхлээд тариагаа хураадаг. Махан 9 сар гараад бэлтгээд мах бэлтгэхтэй хамт арьс ширээ бэлтгэдэг. За өвлийн үйлрэлд голцоохон түлээ түлшээ бэлдэх, ан гөрөө хийх, түүх судар, ном судраа судлах, мөн одоо үйлдвэрлэл одоо бэлтгэсэн түүхий дээрээ одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ эрхэлдэг ийм одоо амьдралын циклийг одоо шар наран бор хоногт эрхэлж ирсэн байна. Тэгээд энэ хүрд өнөөдөр ч гэсэн монголчуудын хувьд бол амин чухал юм. Чухамдаа энэ бүгдийн ард асар олон мянган хүмүүсийн ажлын байр, хүн хүчин, маш хэмжээний хөрөнгө, технологи, зохион байгуулалт, ажлын зохион байгуулалт шаардлагаж байгаа. Тэгэхээр бид энэ бүгдийг зөв уялдаатайгаар, харилцан уялдаатайгаар зохицуулж чадах юм бол 3 сая байтугай 30 сая хүнийг ажлын байртай болгож монголчууд хангалуун чинээлэг амьдрах ийм бүрэн болцоо байгаамаа. Тэгэхээр энэ эрхэлж байгаа аж ахуйнуудаас хүнсний чиглэлийн сүү, тариа ногоо, мах, ангийн мах энэ бүх зүйлс нь хүнсний үйлдвэрүүд үүрэж энэ Улаанбаатар болон томоохон хотуудад байгаа үйлдвэрүүдийг жилийн туршид түүхий дээр хангах хэрэгтэй. За ноос ноолуур, арьс шир, модон бүтээгдэхүүнүүд нь хөнгөн үйлдвэрийн түүхийдийг нөөцийг хангаж мөн жилийн туршид үйлдвэрлэлийг одоо тогтвортой ажиллаж олон 10,000 одоо ажлын байрыг бий болгох ийм зорилттой. За энэний хамгийн гадна талаар та бүгдийн тойргийг харж байна. Энд бол Менгеийн үйлдвэрлэх системийн бараг бүхэл одоо эрдэс баялаг Монголд газар сайгүй байна. За хамгийн одоо их эрхэлж олборлож байгаа нь бол алт зэс, жонш, нүүрс, төмрийн хөдрийг одоогоор бид их олборлож байна. Тэгээ энэ бүгд бол манай хүнд үйлдвэрийн түүхийдийн одоо бааз юм аа. Гэхдээ энэ дотор одоо энэ улаан дүрс доторх нь бол бидний ундардаг баялаг. Гадна талынх нь бол дундардаг баялаг гэж ойлгох хэрэгтэй. Яг тэгэхээр гадна талын энэ баялаг бол дахиж нөхөн сэргээгддэггүй. Олон зуун сая жил, олон тэрбум жилд бий болсон өнөөдөр ухаад ингээд одоо улмал дундарч байдаг ийм баялаг. Тэгвэл дотор талд байгаа нь бол жилээс жилд улам ундарч байдаг ийм бидний ундардаг баялаг. Ийм учраас бид өнөөдөр энэ дундардаг баялагаас олж байгаа орлогоор яаж ундардаг баялагаа улам одоо хөгжүүл дэвжүүлэх вэ гэдэгт онцгой анхаарах хэрэгтэй болж байна. Энэ бол одоо монголчуудын болоод монгол төрийн хамгийн одоо тэргуунд анхаарах ёстой ийм одоо уялдаатай бодлогын зангилаа гэж ингэж ойлгож байна. Монгол Улсын ерөнхийлөгч, Монгол Улсын ерөнхий сайд, салбарын сайдын өмнөө тавиад харж явах ёстой ийм одоо бодлогын хүрд цагирыг гэж ингэж ойлгох ёстой. Өнөөдөр бид бүгдээрээ дүгнээд үзье. За өнөөдөр энэ тэгвэл монголчуудын амьдралыг мянган жил тэтгэж ирсэн бол өнөөдөр бид нар юуг чадж байна? За мал төлөхөд энд засаг төрийн оролцоо туйлын баг. За ноолуур бэлтгэл дээр бид нар шийдвэрлэж чадж байна ноолуурын салбарыг чадахгүй байна. Голцоохон чэнжүүд одоо гадаад дотоодын нийлсэн чэнжүүд энийг ноолуурын салбарыг эрхэлж байна. За тариалтан дээр харьцангуй одоо тариалын эрхлэлтийг дэмжих сангаар дэмжиж одоо ямар ч гэсэн дотоодоо улаан буудаа хүнсний ногоогоор хангаж эхэлж байна. За ноосны салбар бол бүтэн орхигдсон, хаягдсан. Сүүний салбар сүлжээ байхгүй, тогтвортой бас энэ бол бас алдагдсан салбар. Бид зөвхөн 80% одоо сүүнийхээ 80% гадаадаас импортсон хуурай сүг найруулах замаар хангаж байна.
За мах бэлтгэл бол бас одоо Монгол төрийн хяналтаас бүрэн гарсан гэж ингэж ойлгож болно. Ан агноор хэтэрхий задгай байдалтайгаар ингэж явж байгаа. За мод бэлтгэл бол мөн одоо бас зохион байгуулдаг. Модны салбар бол шийдвэрлэж чадаагүй нэг юм салбараа. Одоо зөвхөн суурин газруудын ойр орчмын дов толгодыг бүгдийг одоо модын тайраад модныхон ойн цөмрүүгээ гүн рүүгээ орж чадахгүй, ойн зам байхгүй, техник технологи байхгүй, хүн хүчин байхгүй, боловсон хүчин бэлтгэгдсэн бодлогогүй ингэж явж ирж байгаа. Мөн аршины салбар та бүгд харж байгаа. Энд бол жишээ адууны ширэхэд 400 мянган адууны ширийг экспортод гаргана гэж одоо ялзарлаа илжирлээгээд ингэ байж байгаа. Тэгэхээр эндээс бид ер нь засаг төр маань энэ олон жилийн дотор сүүлийн 30-аад жилд юугийн шийдвэрлэж чадаагүй ер нь шийдэж чадсан юм туйлын байгаа. Чухамдаа энийг шийдэж чадаагүй учраас бидний энэ ядуурл ажилгүйдэл гадагшаан дөрвөлт тэгээд одоо ирээдүйдээ итгэлгүй байгаа. Энэ бүгд одоо цалин хангамж амжиргаа бүх зүйл энэтэй холбогдож байна. Энэ бүгд сайн байж хүн ажлын байртай хангалттай орлого их усртэй байж цаана нь боловсрол эрүүл мэндийн тухай ярих болох юм а. Тийм учраас чухамдаа энэ хүрдийг эргүүлэх гэдэг нь бидний бүгдийн хамтын зорилт байх ёстой. Хэрхэн яаж эргүүлэх вэ? Бид олон жил эдийн засгийн солонгоруулах талаар ярьж байгаа. Чухамдаа эдийн засгийн солонгоруулна гэдэг нь энэ хөгжлийн хүрдийг эргүүлэхэд л оршиж байгаа. Яагаад тэгэхээр энэ хөгжлийн хүрдэнд тусгагдсан энэ голлох салбар болгонд асар их хэмжээний богино хугацаанд хөрөнгө оруулалт шаардлагатай, хүн хүчин, техник технологи шаардлагатай. Тухайлбал мал төлөлтөнд малаа хээлтүүлэх, их малаа хээлтүүлэхээс эхлээд төлийн бэлтгэлгээд хадлан тижээл, хүчлэг тижээл гээд 300-400 тэрбум төгрөг шаардлагатай. Тарилангийн бэлтгэлд 80-аас 100 тэрбум төгрөг хэрэгтэй. Ноолуурын салбарт нэг их 80-аад түүнээс илүү мөнгө хэрэгтэй. За хаврын тариалтанд 50 тэрбум төгрөг хэрэгтэй. Ноос бэлтгэлд бас 50-аас 70 тэрбум төгрөг хэрэгтэй. Сүүнд бол 300-400 тэрбум төгрөг хэрэгтэй. Ургац за мах бэлтгэлд 1.5 их 80 төгрөг хэрэгтэй. Ангнуурт нэг 100 тэрбум төгрөг гарч байгаа. Мод бэлтгэлд нэг 500 орчим тэрбум төгрөг гарч байгаа. Энэ дүнгээр үзэх юм бол бид нэг 4 орчим их 80-ийн түүхийн эдийг авч яг бэлтгээд одоо үйлдвэрүүдэд авчирхад бол нэг 6 орчим их 80-ийн ийм түүхийд зөвхөн одоо энэ ундардаг салбар дотроос одоо бэлтгэж байна гэж үзэх хэрэгтэй. Энийгээ бид дундардаг салбараас бодиттой хөрөнгө оруулалтыг хийгээд нэг тэрбумаас 2 тэрбум долларыг цаашид 3-4-ийг ингээд нэмээд ингээд оруулсан тохиолдолд энэ бүгд энэ хүрд нэг ирэхэд бүх үйлдвэрлэлийн салбарт ажлын байр 2 дахин нэмэгдэж мөн одоо ашиг орлого нь 2 дахин нэмэгдэх. 6 их 80-аад байсан бол 12 их 80-аад болох. За брэнд хөгжүүлээд одоо тодорхой тогтвортой зах зээл рүү өндрүүнээр гарч байгаа тохиолдолд ингээ 20 их 80-аад 30 их 80-аад одоо төгрөгийн ийм эдийн засгийг бий болох бүрэн болцоо байна. Тухайлбал бид одоо хүрд эргүүлнэ гэдэг нь жишээ нь эрчимдсэн мал аж ахуй хөгжүүлснээр бид нар хөгшид хүүхдүүдээ сүүгээр жилийн туршид шингэн сүүгээр хангах ийм бүрэн болцоотой. За хүлэмжийн аж ахуй хөгжүүлснээр бид нарийн ногоо зарим төрлийн жимс шимсгэнийг бас одоо өнөөдрөөс хэд дахин одоо илүү хугацаанд 2-3 сараар илүү хагас жилээр илүү хугацаанд одоо авч хэрэглэх бүрэн болцоотой. Мөн одоо эрчимцэн аж ахуй хөгжүүл, фермерийн аж ахуйн нэгдийг хөгжүүлснээр энэ хаврын тарчиг цагт шинэ махаар одоо тасдахгүй хангах, суурин газруудаа хангах энэ болцоонууд бий болно. Мөн энэ одоо хүнсний болоод хөнгөн хүнд үйлдвэрүүдийг жилийн туршид бүрэн хүчин чадлыг ашиглах ийм одоо түүхийн нөөцөө дотоодоо бэлдээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд ингэж ажиллаж чадах юм бол бид чухамдаа эдийн засгийг солонгуулах гол зорилт бий болох юм аа. Сүүлийн үндсэндээ 15 жилийг бид зөвхөн нүүрс зэс төмрийн хөдөр яриад өнгөрлөө. Энэ хооронд энэ салбарууд үндсэндээ бүхэлдээ засгийн газрын бодлогын одоо хараанаас
гадна байсан гэж ингэж ойлгож болно. Хэдийгээр энэ салбаруудад олон 10 одоо гадны төсөл хөтөлбөр, дотоодын олон 10 хөтөлбөр хэрэгжсэн боловч бүгд одоо эцсийн үр дүндээ хүрээгүй, хоорондоо уялдаа холбоо байхгүй, залгамж чанар байхгүй, цаашид үргэлжлүүлж авч явдаг юмгүй зөвхөн одоо хөрөнгө мөнгөн дээр нь одоо тоглосон, хөрөнгө мөнгөний зурчуулсан ийм байдлаар яваад энэ салбарууд бол үндсэндээ орхигдоод байгаа. Тийм учраас энэ бол яа харахгүй аль ч үеийн засгийн газрын цаашид одоо 2020 оны шинэ гарах засгийн газар ерөнхий сайд, салбарын сайд нарын одоо өглөө болгон харж одоо бодлого боловсруулах үндсэн одоо баримт бичгээ гэж ингэж ойлгох хэрэгтэй. Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Хөгжлийн үр нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдөр нэвтрүүлгээрээ бид Атар газар эзэмшиж эхэлсний 60 жилийн ойд зориулж нэвтрүүлгээ бэлдлээ. Тэгэхээр хэдхэн хоногийн дараа Монгол улс орон даяар Монгол улсын хэмжээнд Атар газар эзэмшиж эхэлсний 60 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэнэ. Тэгээ үүнтэй холбоотой өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочноор Хүнсүдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны газар тариалангийн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Болорчлон өргөдөн ирээд байна. Танд энэ өдрийн мэндийг төвшүүлье. За манай газар тариалангийн салбарынхны бол одоо түүхэд ой болох гэж байна. Энэ том ойгоо та бүгд одоо ямархуу амжилтаар одоо ухтаж байна. Энэ талаар ярилцлага эхлэх үү. Тэгэхээр 2019 он энэ жил бол онцлогтой жил. Манай салбарын хувьд бол Монгол улсад Атар газар эзэмшиж газар тариалан шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгож хөгжүүлсний түүхт 60 жилийн ой тохиож байна. Тэгэхээр бид нар бол энэ 60 жилийн түүхэнд одоо цаг хугацааны үед аваад үзэх юм бол 1.60-ыг бол энэ салбарт бол ардаа орхисон. За энэ хугацаанд бид нар олд амжилтаар дүүрэн он жилүүд байсан. За энэ салбар мэдээж одоо 61-60-ны хугацаанд бас дүүрэн ололт амжилттай байхын цэцүү бас уналтанд орох богино хугацааны цаг үе бас тохиож ирсэн. Гэхдээ өнөөдөр бид нар ямар ч байсан одоо хүрсэн амжилттай хийж бүтээсэн зүйлтэйгээр энэ одоо 60 жилийнхаа ойг бол өгдөж байгаа. За манай нариулагчид манай газар тариалангийн салбарын энэ жилийн тоон үзүүлэлттэй холбоотой слайдуудаа харуул да. Тэгэхээр одоо бид өнгөрсөн он хүртэл 1990 оноос одоо 18 он хүртэл хэр хэмжээний одоо ургацыг авдаг байсан хичнээн одоо га талбайд ямар төрлөөр нь одоо тариалдаг байсан гэсэн ийм зураглал гарч байна. Тэгвэл 90 оны үед бол тэр дээр 596 мянган га гэж байна те талбайд одоо Улаанбуудаа тариалдаг байжээ гэж. За төмс үнсний ногоо бас гарч байна. За тэгвэл 18 оны төвшин хүртэл бол ерөнхийдөө бас 90 оныхоо төвшөнд арай хүрээгүй. Гэхдээ одоо гаагаас авч байгаа хэмжээ мэдээж одоо техник технологи бүх юм бол одоо өссөн байдлаар гарч байгаа. Дараагийн зураглалаа харуул да. За тэгээд энэ жилийн хувьд бол ерөнхийдөө за та энэ дээр одоо илүү тайлбарлах бах тийм. Энэ жилийн хувьд энэ тоон үзүүлэлтүүд гарч байна. За үр төрөө 391 мянган тонныг энэ 11 сарын байдлаар үү те. Тий. За Улаанбуудаа энэ үнээс одоо 350 орчим мянган тонн Улаанбуудаа за 180 мянган тонн төмс за 90 мянган тонн хүнсний ногоо тариалсан одоо ийм амжилттайгаар өгтөж байгаа юм байна. За ер нь га талбай ер нь төрөл зүйлээрээ одоо тариалж байгаа төрөл зүйлээрээ га талбай нэгсэж байна уу? Ер нь гаагаас авдаг ургацын хэмжээ яаж өсөж байна? Ер нь сүүлийн үеийн технологи энэ чиглэлд ер нь газар тариалгын чиглэлд
60 жилийнхээ ойг ухтаад хэрэгжүүлж байгаа бодлогынхаа талаар та дэлгэрэнгүй ярьж өгөө. Тэгэхээр Монгол улсад бол одоо 1959 оноос өмнө бол уламжилт газар тариалан байсан. Манай бид одоо өөрсдийнхөө хэрэгцээний урал буудаа одоо тодорхой хэмжээний хүнсний ногоог бол тариалдаг. За Монгол улсын 1959 онд тухайн үеийн Монгол Ардын Хувьсгалт намын 3 дугаар бүгд хурал 3 дугаар сард хуралдаж Монгол улсад анх удаа одоо атар газар эзэмших шийдвэрийг гаргасан. За энэ бол мэдээж одоо тухайн үеийн зөвлөлт болоод улсын эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор мэргэжилтнүүдийн оролцоотойгор энэ шийдвэрийг гаргаад анх удаага одоо атар газар эзэмших атар газрыг бол эзэмшиж эхэлсэн. За энэ хугацаанд энэ 60 жилийн хугацаанд бол атрын нийтдээ 3 аяныг Монгол Улсын засгийн газраас одоо зарлаж хэрэгжүүлсэн. За технологийн одоо 4 чүү шатыг ингээд дамжаад өдий зэрэгтэй ингээд явж байгаа. Тэгэхээр энэ бол тухайн үеийн одоо эрдэмтэн судлаачдын гаргасан тооцоо судалгаагаар бол Монгол Улсад нийтдээ нэг сая 200 мянган га талбайд бол тариалангийн үйлдвэрлэл эрхэлж болно гэсэн ийм судалгаа байдаг. Хэдий ч нөгөө талаасаа бол энэ бол Монгол орн бол бас тариалангийн тийм тааламжтай бүс нутагт бол ордгоо. Тэгээ ийм одоо судалгаанууд байдаг. Тэгэхээр өнөөдөр бол Монгол Улсын хэмжээнд бид нийтдээ нэг 850 гаруй мянган га эргэлтийн талбайтай. За үүнээс жилдээ бол нэг 500 орчим мянган гад нь бол тариалт хийгээд за манайд улсад одоо тариалж байгаа таримлын төрлийг авч үзэх юм бол ерөнхийдөө үр тариан дээр бол буудааны тариалт бол одоо улаан буудааны тариалт бол давмгаа байна. За мэдээж хажуугаар нь тэжээлийн таримл байна. За төмснийхээ төвсөө тариалж байна, хүнсний ногоогоо тариалж байна. Тэгэхээр одоо сая энд гарч байгаа тоон үзүүлэлтүүд бол энэ 2019 оны намрын ургац сураалтын одоо явцын мэдээ байна. За энэ тоо бол мэдээж тодорхой хэмжээр өсөж байна. Бид одоо ингээд удахгүй дараа 7 хоногоос 11 сарын одоо сүүлийн 7 хоногт бол энэ намрын ургац сураалтынхаа дүнг эцсийн байдлаар гарч Монгол Улсын засгийн газар танилцуулдаг. Тэгэхээр улсын хэмжээнд энэ жилийн тухайд бол ургац бас цаг агаарын нөхцөл байдал бас амаргүй үед бол ургац сураалтын ажил явагдсан. За зүгээр иргэдийн одоо манайхаар харж байгаа бол 9-10 дугаар сараас дулаан байсан учраас харьцангуй тааламжтай гэж үздэг боловч технологийн үед бол бас ингээд нэг үг байдаг те цагийн юм цагтаа гэдэг шиг ерөнхийдөө 8 сард бол тариалангийн бүс нутагт бол тодорхой их хэмжээгээр бол хурд онцтой байсан. За эсрэгээрээ 9-10 сар бол харьцангуй дулаан байсан учраас тариа бол доороос нь ялхаач ургах. За энэ нь бол мэдээж ургац сураалтын ажилд сөргөөр нөлөөлөх, дээрээс нь одоо буданы чанарт нөлөөлөх юм асуудал гарсан. За тэгээ өнөөдрийн байдлаар бол бид нэр 8 сарын 25-наар тогтоосон ургацын урдсан балансаараа бол нийтдээ нэг 440 орчим мянган тонн үр тариа өнөөс 400 мянган тонн хүнсний улаан буудаа хурааж авна гэж тооцоолсон. Өнөөдөр бол 400 орчим мянган тонны хурааж аваад байна. За мэдээж одоо үүнээсээ гурилын үйлдвэрлэлд нийлүүлэх ёстой. Энэ одоо гурилын үйлдвэрлэлд нийлүүлэх байгаа буданы чанарын асуудал гайвал одоо ингээд бид нар гурилын үйлдвэрүүдээс дүнгээ аваад ингээд танилцуулна. За төмсний үйлдвэрлэлээр бол энэ сүүлийн жилүүдэд бас тогтвортой хангаж байгаа. Тэгэхээр бид одоо балансаар бол 165 мянган тонн төмс хурааж авахар тооцоолсон. За өнөөдрийн байдлаар 190 гаруй мянган тонныг бол хураагаад байна. За хүнсний ногоо бол нэг 90-92 мянган тонныг хурааж авах хэрэгтэй энэ хэмжээнд бол хүрээд байгаа. Тэгэхээр сүүлийн жилүүдэд одоо Монгол Улсын засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа энэ арга хэмжээний олон тал тарах хэмжээний үр дүнд бол бид буудаа төмсөрөө дотоодын хэрэгцээг хангууц хэмжээний одоо техник технологийн хүн хүчний одоо бааз сүртэй болцсон. За хүнсний ногооныхаа мэдээж одоо хангамжийг дотоодын хангамжийг нэмэгдүүлэх юм шаардлага байгаа. Тэр ч утгаараа одоо Монгол Улсын засгийн газраас 2017 онд хүнсний ногоо хөтөлбөр, жимс гэдэг хоёр үндэсний хөтөлбөрийг баталж хэрэгжүүлсэн. Энэ хэрэгжилтийг бол зохион байгуулалт ажиллаж байгаа. Яг энэ хоёр хөтөлбөрийн шинжилгээраас авах гэж байна л да. Хүнсний ногоогоор дотоодоос бүрэн хангая гэдэг ийм зорилтыг олон жилээр л одоо ярьж байгаа. Өнөөдрийн байдлаар яг төрлөөрөө ярил одоо гол хамгийн их хэрэглээтэй гол нэрийн хүнсний ногоо одоо ямархуу одоо хангамжтай байна. Хэдэн хувийн импорт эзэлж байна. Тэгэхээр энэ бол дэлхийн хүн амын өсөлт тул харьцангуй сүүлийн жилүүдэд доктортойгоор ингэж өсөн нэмэгдэж байгаа. Зөвхөнтэй болгоотоор хүнсний хангамжийн асуудал гарч иж байгаа. Энэ бол дээрэс нь хангамжийн асуудлын зэрэгцээ аюулгүй хүнсний асуудал бас гарч иж байгаа. Тэгэхээр энэ Монгол улсад бол бас үнэхээр одоо бас хурцаар тавигдж байгаа асуудлуудын нэг. Тэгэхээр бид нар бол өнөөдөр төмснийхээ тариалтыг дотооддоо одоо өрөө үйлдвэрлэх, тарж ургуулах, хангамжаа 100% хангах, за улмаар одоо экспортлох хэмжээнд бол ингээд хүрчээд байгаа. За хүнсний ногоо бол сүүлийн жилүүдэд бид нэг 12-аас 14 8-аас одоо нэг 8.9 мянган орчим гад хүнсний ногоо тариалж байгаа. За төмсний тариалтыг бол нэг 13-аас 14 мянган тариалж байгаа.
нийтдээ нэг 23-аас 24 мянгаад энэ төмс хүнсний ногоо тариалж байгаа. Тэр хүнсний ногооны хангамжийг бид одоо 8 төрлийн үндсэн таримлаар бол авч үздэг. Ингээд бол хангамжийг тодорхойлдог. Тэгэхээр би хүнсний ногоо дотроо бол бид нэр тухайлах юм бол одоо шар луун, шар манжин, хүрэн манжингаар бол дотоодын хэрэгцээгээ 100% хангачиж байгаа. За нөгөө талд нь бол одоо сонгон сарамсны тариалт байна, байцаа байна. За мэдээж тэгээд одоо хамгаалагдсан хөрсний буюу хүлэмжийн тариалдаг одоо лойл химэх бусад одоо нарийн ногооны тариалт гэдэг эдгээр ороод ирэхээр бол бид нар хүнсний ногооны хангамж бол ингээд 50 орчим хувьтай байна гэдэг ийм тооцоо гарч ирж байгаа. Тэгэхээр бид нар цаашдаа энэ одоо хангамжаа одоо биелүүлж чадахгүй энэ таримлууд дээр онцгой анхаарах. Мэдээж одоо гаагаас авч байгаа ургацын хэмжээг огцом нэмэгдүүлж чадахгүй тохиолдолд тариалж байгаа талбайн хэмжээг ихний ээлжин тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх юм даашгүй шаардлага байна. Ер нь үрийн шинжилэл, технологийн шинжилэл, шинэ технологи хэр нэвтрүү. Тэгэхээр төмсөн дээр бол бид нар 2004 оноос эхлээд Швейцарын хөгжлийн агентлагийн төслөөр одоо Монгол төмс гэж хөтөлбөрийг бол хүнс аж ахуйн үйлдвэрийн яамтай хамтарч хэрэгжүүлсэн. Энэ төсөл бол одоо 11 жил Монгол улсад их амжилттай хэрэгжсэн. Манай энэ салбарт хэрэгжиж байгаа төслүүд дотроос яамны зүгээс бол их амжилттай хэрэгжсэн төсөл гэж дүгнэдэг. Энэ төслийн хүрээнд бид нар бол төмснийхээ үрийг дотооддоо үйлдвэрлэх ийм хэмжээнд бол дахны ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтарч одоо энэ төслийг хэрэгжүүлэх төрийн бус байгууллагуудтай хамтарч ийм хэмжээнд хүрээд байгаа. За бид одоо энэ төслөө цаашдаа өргөжүүлж одоо хүнсний ногоо гэсэн ийм төслөөр өргөжүүлээд ингээд 3 дахь жилдээ явж байна. Тэгэхээр хүнсний ногооны үр үйлдвэрлэлийг дотооддоо нэмэгдүүлэх, за шинэ сортыг нутагшуулах энэ ажлууд дээр бол эрдэм шинжилгээний байгууллагатай хамтарч ажиллаж байна. Тэгэхээр бид нар тодорхой үр дүнгууд бол гарч байгаа. За бид нар газар тариалан гэхээр зөвхөн одоо хүн амын одоо хүнсний хэрэгцээний тухай ярилцдаггүй. Бас одоо мал аж ахуйн салбар гэдэг бол Монгол улсын амин чухал салбар. Магадгүй мал аж ахуй дээр хамгийн их одоо олон зуун жил, олон мянган жил одоо гол зоогож ирсэн бахаа гэх. Тийм учраас мал маань бас хүнс тэжээл шаарддаг. Тэгэхээр тэжээлийн ургамлын тариалалт ер нь ямар хөө төвшөнд байна. Тэр одоо Атрын 1-2 дугаар аяны үед бол олон одоо тэжээлийн сангийн аж ахуйнуудыг байгуулж ирсэн тийм ээ. Тэгэхээр бид одоо үнэхээр энэ бас нэг хөндөгдөх ёстой асуудал. Сүүлийн жилүүдэд ялангуяа эрчимцэн мал аж ахуйн одоо нэлийн хөгжил бол Монгол орнд орж ирж байгаа. Тэгэхээр эрчимцэн мал аж ахуй хөгжүүлэх зайлшгүй шаардлага бидний өмнө тулгарч байгаа. Би түрүүнд одоо ярилцлагын эхэнд бол хэлсэн нийтдээ нэг бид 850 орчим мянга эргэлтийн талбайтай гэдэг. Тэгэхээр бидний боломжит одоо нөхцөл бол ер нь бол 2025 онд нэг сая 50 мянгаад энэ эргэлтийн талбай хүргэе гэсэн том зорилтыг бол төрөөс хүнсүүд аж ахуйн талаар баримтлах бодлогын бичиг баримт тусгасан. Гэхдээ бид гаагийн хэмжээг нэмэгдүүлэх боломж олцоол манай улсын хувьд бол төдийлөн одоо бас хомос байгаа. Юу гэхээр одоо сүүлийн жилүүдэд энэ байгаль цаг үеийн өөрчлөлт дэлхийн нийтээр явж байгаа дулаалтай холбоотойгоор бол газар тариалангийнхаа талбайг нэмэгдүүлэх боломж хомс байгаа. Тэгэхээр бид нар бол энэ талбай дээр гаагаас авах одоо ургацын хэмжээг нэмэгдүүлэх юм зайлшгүй шаардлага байна. Тэр ч утгаараа өнгөрсөн жил одоо Монгол Улсын засгийн газраас газар тариалангийн бүс нутгийг зарласан байж байгаа. Тэгэхээр бид бол газар тариалангийн бүс нутгаа зарлана гэдэг бол тэр газар тариалангийн зарласан бүс нутагт бол эрчимцэн мал аж ахуй хөгжүүлэх ийм шийдвэрийг гаргаад за орон нутгийн түвшинд, яамны түвшинд бол олон ажлуудыг эхлүүлээд ингэ явж байгаа. За ер нь бол манай улс бол бэлчээрийн мал аж ахуй зонхилсон ийм улс. Тэгээд одоо нэг тоо баримт дурдахад бол 1990 оны үед одоо Сэлэнг аймагт Монголын газар тариалан одоо 50%-ийг дангаараа үйлдвэрлэдэг ийм аймаг. Тэгээ 300 мянга талбайтай байсан. Сэлэнг аймагт байгаа малын тоо толгой бол 500 мянга байсан. Тэгээ өнөөдөр бол 300 мянга талбай бол хэвээрээ Сэлэнг аймагт байгаа малын толгой бол сая 500 мянга хүрсэн толгой. Тэгэхээр ингээ 3 дахин нэмэгдсэн. Төв аймагч ялгаагүй одоо малын тоо толгой 90 оноос одоо харьцуулахад 2.7 дахин нэмэгдсэн. Тэгэхээр бид нар бол газар тариалангийн бүс нутагт бэлчээрийн мал аж ахуйтай хослуулж хөгжүүлэх ямар ч бололцоо байхгүй. Тийм учраас тэр бүс нутагт бол эрчимцэн мал аж ахуй хөгжүүлэхийн зайлшгүй шаардлага байна. За эрчимцэн мал аж ахуй хөгжүүлж бид нар дотоодын хүн амын одоо сүү махны хэрэгцээ улмаар одоо бас экспортын чиг баримжаатай хөгжүүлэхэд бол зайлшгүй гол асуудал нь хичээлийн асуудал болж байгаа. Тэгэхээр бол энэ таримл хичээлийг бол нэмэгдүүлэх юм зайлшгүй шаардлага. Таримл хичээлийг нэмэгдүүлнэ гэдэг бол бас хэд хэдэн талын ашигтай. Яагаад гэх юм бол
бид нар энэ ашиглаж байгаа газар тариалангийнхаа талбайд бол сэлгээ ороод ирнэ. Сэлгээ гэдэг бол таримлын сэлгээ ороод ирнэ гэдэг бол газрынхаа хөрсний үржил шимд ашигтай, хөрсний илэгдлийн эвдрэлд хамгаалах ашигтай, нөхөн сэргээлтэд ашигтай, ингээд олон талын ашигтай. Нөгөө талдаа бол эрчимцэн мал аж ахуйгаа тэжээлээр хангаад явах ийм бүрэн болцоо байгаа. Тэгэхээр тариалангийн үйлдвэрээр явуулж байгаа аж ахуйн жиргэд бол зөвхөн одоо уран шулаан буудаа гэсэн сэлгэнээс татгалзаад 2 жилд одоо үр дүнгээ үздэг байсан бол 1 жил үнэж байгаа талбай дээр тэжээлийн таримл тариалчих юм бол ингээд жил болгон үр ашиг хүртэх ийм болцоо нөхцөл гараад ирчихэж байгаа. Тэгээ энэ тогтолцоор бол бид нар одоо явах гээд бусад орны манай зэрэгэлдээ хөрш улсууд бүгд найрамдах хятад, Оросын холбооны улс, бүгд найрамдах Беларусь улсууд бол бүгд одоо энэ тогтолцоор явуулсан. Бид нар энэ ажлыг эхлүүлэх гээд одоо бас томоохон төслүүдийн эхлэлийг тавьж байгаа. Тухайлх юм бол бүгд найрамдах Беларусь улсын засгийн газрын хөнгөлөлтөө зээлийн дэмжлэгээр ингээд сүүний кластер буюу тариалангийн бүс нутагта тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг түшиглээд сүүний өхрийн фермийг эхлүүлэх ийм төслийг бол хэрэгжүүлэхээр ингээд одоо гэрээний төвшөнд ингээд явж байгаа. Газар тариалангийн бүс нутгийг чи өнгөрсөн жил зарласан тийм ээ? Тэгсэн. За нэлээд их талбайг бол хашаална гэж ярьж байсан. Хэр хэмжээнд хашаалагдсан? Одоо нөгөө яг одоо нүүдлийн аж ахуйтай гэдэг юм уу, малчид, тариаланчдын хоорондын нөгөө зөрчилдөөнт байдал нь энэ жилийн байдлаар яаж ажиглагдж байна? Ер нь дэвшил гарч уу, хоорондоо хэр одоо зохицолтой байна? Тэгэхээр одоо мал аж ахуй газар тариалан гэдэг бол хөдөө аж ахуйн салбарын хоёр тал. Бид бол ингээд ямар ч байсан энэ байгаа газар нутагтаар ингээд зохицоод амьдарч үйлдвэрлэлээ явуулах ёстой. Тиймээ бид нар бол гаагасаа хургацын хэмжээ энэ Монгол улсыг хүнсээр одоо хангах тухайлх юм бол стратегийн бүтээгдэхүүн бол улаан буудаагаар тогтвортой хангах энэ үүргээ биелүүлэхэд бол тариалангийн бүс нутаг, тариалангийн талбай бол тариалангийн талбайн зориултаар л ашиглах ёстой. Харамсалтай нь өндөр тэгж чадахгүй байгаа. Тэгээд одоо тариалангийн бүс нутагт байгаа малын тоо толгой ихээс болоод их байгаас болоод тэнд технологи нэвтрүүлж бид нар чадахгүй байна. Бүтээмжээ нэмэгдүүлж чадахгүй байна. Ийм учраас бол малчид тариалангийн хоорондын зөрчил бол нэлээд хурцтгал байдалтай бас хэдэн жил болсон. Сүүлийн үед одоо өнгөрсөн жилээс Монгол Улсын засгийн газраас энэ газар тариалангийн бүс нутгийг зарласан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын ерхий сайдын албан даалгавар гарсан. Тэгээ орон нутагтаа бид малчтай харьцаа ингээд тулж ажиллаж байгаа. Харьцангуй одоо бүс нутагт байгаа малчид бол тариаланчдын зовлон энэ үйлдвэрлэлийн одоо нэлээд хөрөнгө оруулалтын талаар үнэхээр одоо бас ойлголттой болсон. Тэгээд өнгөрсөн жилээс бас Үзэгдэж байгаа үйлдвэрийн яамнаас энэ тариалангийн талбайг хашаажуулах энэ ажлыг бол эхлүүлсэн байж байгаа. Тэгэхээр өнгөрсөн жил бид нэг 420 км хашааг бол тариалангийн бүс нутаг зарласан сум дараа бол барьж тариаланчдад өгсөн байгаа. За энэ жилийн тухайд ч гэсэн нэг 400 км хашааны төсөв тавиад ингээ ажлууд гэрээний дагуу хийгдээд явж байна. Ер нь бол тариалангийн тухай хуулинд тухайн одоо тариалангийн талбайг эзэмшигч нь бол тариалангийн талбайгаа хашиж хамгаална гэсэн зохицуулалтаа. Гэхдээ мэдээж одоо аж ахуйн жиргэд бол өөрсдөө хөрөнгө оруулалтаар бүх зүйлийг одоо шийдэх болцоо боломж таарав. Тийм учраас төрөөс тодорхой хэмжээнд жишг болгоод энэ ажлуудыг эхлүүлээ явуулж байгаа. Зааштай ч гэсэн бас тодорхой хэмжээнд үргэлжлэнэ гэж ойлгож байна. Энэ жил нэг намрын ногоо өдөр арга хэмжээгээ хийсэн үү? Тэгээ энэ жил бол одоо Атар газрын эзэмсний 60 жилийн ойтой холбоотой бид хэд хэдэн арга хэмжээнүүдийг бол зохион байгуулсан. Тухайлх юм бол 8 сарын 31, 9 сарын 1-ний өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр газар тариалангийн одоо үйлдвэрлэлд нэвтэрсэн шинэ техник технологийн дээрээс нь шинэ ургацын ногооны борлуулалт одоо нийслэлийн хөдөлмөрчтэй анхны худалдааг бол хийж энэ тэрбум 500 сая төгрөгийн одоо борлуулалт хийсэн. За дээрээс нь 9 сарын 16-наас 17-оос 24-ний хооронд одоо жил болгон уламжил бол зохиогддог энэ намрын ногоо өдрүүд арга хэмжээг уламжил дээр зохион байгуулсан. За энэ мэдээж одоо тариалангийн үйлдвэр эрхэлж байгаа аж ахуйн жирэгд бол өөрөөр оролцож одоо шинэ ургацын хүнснийхээ дээжийг бол нийслэлийн хүн амт барьдаг байгаа. За яг намрын ногоо өдрүүд бол ингээ уламжил болоод тогтчихсон тийм ээ. Гэхдээ энэ бол яг одоо ингээд хотыг тойрсон ч гэдэг юм уу Төв аймгийн ойрын одоо аж ахуйнууд бол ийм зохион байгуулах нь зүйтэй юм шиг байна. Зүгээр Сэлэнг аймгаас Булганаас Хөвсгөлөөс наашаа ногоогоо зарна гэд зүгээр тариаланчид одоо шууд энэ юм уу портер дээр очиад ногоогоо аваа явна гэдэг. Энэ бол ерөөсөө орчин үеийн одоо хөгжсөн нийгэмтэй энэ их хүн амын төвлөрөлд идэвхсэн
Тэгээ одоо зардал чирэгдэл талаас ч гэсэн нэлээд хүндрэлтэй юм шиг байна. Тийм учраас чухамдаа саяны тэр газар тариалангийн бүс гэдэг шиг тэр тухайн бүст нь одоо нэг тиймэрхүү арга хэмжээ хийдэг. Тэнд нь одоо илүү үн цэн түргэх. За хадгалалт, зойр, ангилан ялгалалт те. За сабагла бодолтой болж нөгөө бүтээгдэхүүн болох. Органик Монгол хөтөлбөрөөр хэрэгжээд эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ органик чадвараа тэндээ олоод нөгөө үн цэнтэй болцсон бага хэмжээний бүтээгдэхүүн нь энэ төв суурин газар дэгдэг экспорт нь гардаг баймаар. Тэрнээс ногооч нь нэг эд авгаа тэгэл эдэн төмөс манжингаа барайл мишэл дээр юм уу Сүхбаатарын талбай дээр байна гэдэг. Энэ бол хөгжсөн төвшин гэж бодохгүй байгаа юм л да. Тэгэхээр энэ дээр та нар ямар бодлого гарч байна? Өөрөөр хэлбэл нэг шингээх нөгөө үн цэний хэлхийг бий болгож хөгжүүлэх талд нэг бүс нутагт нь. Яг энэ намрын ногоо өдрүүд ч гэдэг юм уу цаг үетэй гарсан энэ богино хугацааны энэ арга хэмжээ одоо авч хэрэгжүүлж байгаа энэ ажилд бол мэдээж одоо газрын оролцооны тэнд тодорхой хэмжээний бас одоо шалгаруулалтаа өгдөж хин гагаас авч ургацсан хэмжээ хийдیں۔ Хин одоо олон төрлийн тармил тарьж байна. Өнгөрсөн жилээс одоо хичнээн нэр төрлөөр нэмэгдүүлүү гэдэг талаар олон одоо ийм шалгаруулалт бас тодорхой хэмжээний урамшуулалтаар шилдэгүүдийн тийм учраас шилдэгүүдийн цугларалт явж ирнэ Монголын одоо энэ хүнсний ногоо дараалагчид ямар төвшөнд байна гэдгийг тодорхой одоо 7-10 хоногийн хугацаанд бол энэ зарладаг учраас энд бол одоо Баруун аймгаас, Ховд аймгаас, Хувс аймгаас, Баян-Улгийн аймгаас ч гэдэг бүх одоо дараалагчид оролцох нээлттэй. Энэ бол богино хугацаанд авч хэрэгжүүлж байгаа энэ арга хэмжээнд бол оролцоод буцаж байгаа. Ер нь бол таны хэлдгээр одоо цаашдаа бүс нутагт нь хөгжүүлсэн ийм арга хэмжээг авах бол зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр бид нар бол төмс хүнсний ногооны энэ борлуулалт, хадгалалт, борлуулалтын сүлжээ логистикийн одоо тогтолцоог бий болгох юм зайлшгүй шаардлага байна. Тэгэхээр өнөөдөр төмс хүнсний ногоо одоо намрын урт сураалтын үед 30 орчим хувь нь бол зах зээл дээр борлуулагч байна. Борлуулалт гэдэг нь одоо манай дундын зуучлагч үе бидний яар заншраар чэнжүүдийн гараар ингээд дамжиж борлуулагч байна. За энэ 30 орчим хувь нь бол босруулах үйлдвэрт тушаагдж байна. За үлдэж байгаа 30-40% бол хадгалаад одоо үе шаттайгаар ингэж цаг хугацааны үед борлуулах ийм нөхцөл байдалтайгаар өнөөдөр хүртэл явж байгаа. Тэгэхээр бид нар төмс хүнсний ногооныг одоо хадгалах боломж бололцоо зойр агуулгын хэмжээ бол нэг 60 орчим хувийг хадгалах юм болцоо байна. Тэгээд цаашдаа бид бол Улаанбаатар хотод одоо энэ төв суурин газрыг түшгэлсэн төмс хүнсний ногооны хадгалалт борлуулалтын зохицол бүр төвийг байгуулъя гэсэн. Ийм техникийн эдийн засгийн үндслийг боловсруулад үндсэндээ ногооч дээрээ тэнд ногоогоо хадгалдаг, үн тохирчвол зарчдаг, зарахгүй за боломжгүй болоод тэнд хадгалж хагаад одоо өөрийнхөө хүссэн үнд очихоор борлуулдаг ч юм. Тэгэхээр ингээд ногоочтоос шууд хэрэглэгчийн гарт хүрэх ийм одоо тогтолцоог бий болгоё гэдэг. Ийм ажлуудыг зохион байгуулахаар ажиллаж байгаа. Нөгөө талаасаа бид бас аймагуудыг түшгэлсэн төмс хүнсний ногооны агуулгуудыг автоматсан ийм механикцсан агуулгуудыг бол баригээд бас бүгд найрамдах польш улсын засгийн газрын хөнгөлөлтөд зээлийн дэмжлэгээр ингээд төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Ер нь одоо Барс зах дээр импортлж байгаа ногооны одоо зарим одоо хурдан муудах чанартай ийм хүнсний ногоо импортлж байгаа улсууд бол гол шалтгаанаа зориултын хадгалах сав байхгүй, агуулах байхгүй гэдгээр яриад байгаа. За манайд одоо сүүлийн үед бол MTC-ийг агуулах, Mindtech-ийн гэдэг юм уу те Ajiganag-ийн гэдэг одоо сайн агуулгууд бол ерөнхийдөө бий болчихсон байна. Хараад яг одоо олон улсын Европын стандарт хангасан чиглэгийн болоо температурын зохицуулалттай, автомат удирдлагатай, хяналттай машинерийн зориуд гарсан байна. Тэгэхээр энэ бол төр хийхээсээ илүү зохицуултыг бий болгоод чиглүүлээд өгвөл хувийнхан маш богино хугацаанд одоо хийчих болцоо. Тантай яг санал нэг байгаа. Тэгэхээр бүх зүйлийг бол төрөөс хийнэ гэж бол байхгүй. Гэхдээ энэ том худалдааны зохицуулалт төв гэдэг бол одоо хамгийн том нэг хэлбэрийг бид нар сонгож байгаа. Тэгээ энийг бол мэдээж төрөөс хийнэ дангаараа хариуцна гэж байхгүй. Энэ дээр бол хувийн хвшлүүдтэй хамтар зохион байгуулъя гэж байгаа. За Улаанбаатар хотын хүн амыг тойрсон ийм томоохон аж ахуйн нэгжүүдийн дээр таны нэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдийн агуулгах сав одоо энэ логистикийн сүлжээг бол бий болгох тал дээр хувийн хвшлүүд маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. За энэ намрын ургац сураалтын үеэр борлуулалтын үеэр бас хүнсүүд аж ахуй хөнгөлдрийн сайд энэ зойр агуулгуудаар бүгд ингэ очиж ажилласан, танилцсан. Дээрээс нь одоо
аймагуудын засаг дарга нарыг энэ аж ахуй нэгжүүдтэй уулзалт зохион байгуулж энд одоо хадгалах тухайн одоо Төв аймаг, Сэлэнг аймгийн ногоочд энэ зойроо агуулгуудыг түшиглээд гарсан одоо хүнсийн ногоогоо хадгалаад үе шатаар борлуулах энэ болцоо нөхцөлийг бол хангаж өгөх талаар бол тодорхой хэмжээний уулзалтыг зохион байгуулсан энэ ч бас үр дүнгээ өгсөн. Ер нь бол мэдээж хувийн хвшлийн хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр энэ салбар бол цаашдаа энэ тогтолцоо бол бий болох юм үндэслэлтэй. Бид нар нэг 5-6 жилийн өмнө Баян Чанарт байхаа анхны одоо агропарк гэдэг хүлэмжийн аж ахуй. Тэгээд тэрийгэ түшиглээ бас нэг техник үйлчилгээний төв байх ёстой байна. За тэнд ер нь тэр одоо тойрсон газар тариалангийн сумдын ногоог цуглуулад одоо англи ялгадаг, дахин боловсруулалт хийдэг, одоо хатаадаг байд юм уу? Одоо консервлдэг байд юм уу те? Яг л одоо хэрэглэгчийн ширээн дээр очих, дэлгүүрийн лангуун дээр очих хүртэл ингэж одоо төвлөрүүлэх гэсэн энэ ажил ямар хөл хөшин бэ? Тийм, тэгэхээр хүлэмжийн аж ахуй бол сүүлийн жилүүдэд Монгол улсад нэлээд одоо хөгжиж эхэлж байгаа ийм шин салбар. Тэгэхээр бид нар бол хүлэмжинд үндсэндээ 4 төрлийн таримлаар одоо хүн амыг хангах ийм тариалтыг бол хийж байгаа. Тухайлх юм бол лойл хиймэх, чинжүү, навчт байцаа гэдэг. Тэгэхээр өнөөдөр бид нар яг одоо улсын хэмжээнд нэг 90 гаруй гагийн хүлэмж байна. За үүнээс бол нэг 27 гаа нь бол одоо өвлийн хүлэмж, үлдэж байгаа одоо 60 гаруй гаа нь бол зуны хүлэмж байгаа. Тэгэхээр бид нар энэ хүлэмжиндээ бол жилдээ нэг 5700 орчим тонн энэ дээр нэрсэн одоо хүнсийн ногоог бол үйлдвэрлэж байгаа нарийн ногоонуудыг. Тэгэхээр импортоор бол нөгөө талдаа 15-6 мянган тонныг бол авчих. Яг эдгээр төрлийн ногоонуудыг. Тэгэхээр бид нар энэ хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх юм даашгүй шаардлага байна. Тэгэхдээ хүлэмжийн аж ахуй өөрөө бас их өртөг өндөртэй, зардал өндөртэй. Тэгэхдээ ийм учраас бид нар тэр болгон одоо хувийн хвшлийнхэн аж ахуй нэгж иргэд бол энийг бол төдийлөн одоо хөгжүүлж чадахгүй байгаа. Энэ дээр бас бодлогын дэмжлэг үзүүлэх талаар бас яамнаас ажиллаж байна. Тухайлх юм бол хүлэмжийн аж ахуй эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийн одоо цахилгааны шөнийн тарифыг тэглэх. Ийм шийдвэрийг өнгөрсөн жил Монгол Улсын засгийн газраас гаргасан. За энэ бол энэ жилээс ингээ хэрэгжээд явахаар. Энэ бол тодорхой хэмжээний дэмжлэг болно гэж ингэж харж байгаа. Тэгэхээр бид нар цаашдаа бол хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх зайлшгүй шаардлага бидний өмнө тулгарч байгаа. За ерөнхийдөө манай нэвтрүүлгийн хугацаа дуусах гэж байна. Тэгэхээр бид одоо хэдхэн хоногийн дараа 60 жилийнхээ яруу алдартай хувь тэмдэглэнэ. За эх жилээс бол шинэ 60 эхлэх нэ гэж ингэж ойлгож байна тийм. Тэгэхээр энэ шинэ 60-ны ухтаад одоо бид яаж төсөөлж байна? Ирээдүйн 60 жил газар тариалангийн салбар ямар болох юм? Та нар бүхэн ямар зорилт тавьж байна? Монгол Улсын засгийн газар ямар бодлого боловсруулж байна? Тэгэхээр одоо бид үндсэндээ одоо энэ салбарт нэгэн 60-ыг бол ардаа орхиж байгаа. Тэгэхээр энэ хэмжээнд бол бидний хүрсэн амжилт бол одоо тооцож баршгүй их байгаа. Тэгээд бид нар жилдээ одоо 860 гаруй мянган тонн Улаанбаатар хурааж агаад одоо багтах савгүй стадионод үргэжсэн ийм одоо амжилтууд ч бидний өмнө байсан. Тэгэхээр энэ хугацаанд би түрүүн ярилцлагыг хэмжсэн одоо 3 аяныг зарлаж хэрэгжүүлсэн. Тэгээд энэний эдгээр бол тусдаа одоо үр дүнгээ өгсөн ийм амжилттай байсан 60 гэж бид дүгнэж байгаа. Тэгээд цаашдаа бол бид нар мэдээж одоо энэ хүрсэн амжилтаа батгаж улмаар одоо шинэ бодлогыг авч хэрэгжүүлэх юм зайлшгүй шаардлага гарч байгаа. Тэгээд цаашдын одоо бид нар газар тариалангийн салбарын шинэ 60-ны бодлогоо бол энэ газар тариалангийн салбарыг тогтвортойгоор эрчимжүүлэн хөгжүүлье гэсэн ийм одоо үндсэн зорилгыг бол гаргаад байгаа. Энэ хүрээндээ бол мэдээж урт дунд хугацааны төлөвлөгөөнүүдийг гаргаж энэ төлөвлөгөөнийхөө биелэлтийг бол дүгнэж ажиллах ийм одоо хэлбэр рүү шилжүүлье гэсэн. Тэгээс бид нар одоо аян гэдэг бол тухайн одоо үүссэн нөхцөл байдлаас гарах ийм хэлбэрүүд. Тэгэхээр бол цаашдынх нь бид нар одоо энэ хэлбэрүүдэд одоо хэрэгжүүлээд өгдөг хүрсэн учраас энийг цаашдаа газар тариалангийн үйлдвэр бол доктортойгоор хөгжих нөхцөлийг бий болгоё гэсэн ийм бодлогыг бол барьж байгаа. За баярлалаа. Өнөөдөр хоёулаа газар тариалангийн салбар Монгол Улсын эдийн засгийн нэг чухал салбар. Тэгээд энэ салбарын 60 жилийн түүх болоод одоо цаашдын 60 жилийг хэрхэн угтах уу гэсэн ийм чухал сэдвээр ярилцлаа. Тэгээд энэ ном бол дэлхийн олон улс оронд газар тариалангийн салбараа хэрхэн одоо бүх одоо оролцогчдын санхүүгийн хувьд дэмжиж уялдаатайгаар харилцан уялдаатайгаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зөв зохистойгоор байгаль орчиндөө ээлтэйгээр яаж хөгжүүлэх вэ гэдэг одоо ийм гарын авлага маягийн байна.
Энэ би бас танд дурдан өгчөөсөн байх. Энэ нэвтрүүлэгтээ бас энэ номоо дуусгачих. За баярлалаа. Ингээд танд болон одоо танаар уламжлаад телевиз үзэж байгаа үзэгчдтэй газар тариалангийнхаа салбарын нийт тариаламжтай шөнө өдрөг одоо нойр хоолгүй зүтгэдэг энэ их өрнөн их ажлынхаа ард гараад сайхан одоо багтам амжилтаар дүүрэн энэ 60 жилийнхээ аваг баяр баясгалантайгаар аз жаргалтайгаар тэмдэглэцгээгээрэй гэж хүсэн өрөөгөөд нэвтрүүлгээ өндөрлөё. За баярлалаа. Дараагийн 3 дахь өдөр дахин уулзцгаая үзэгчтэй.